зүгээр унших. Уншин. За цэлбэн унших. За цэлбэний уншихыг сонсъё. Антон Старт Монгол судлалын төвтэй холбоотой хамгийн нандин дурсамжаа бичээрэй. За тэгвэл хамгийн нандин дурсамж Антон Старт Монгол судлалын төвд орж ирээд та хэдэн жил болж байгаа вэ? Тухайн цаг хугацаанд маш олон үйл ажиллагаанд 3 өдөр болгон тогтмол оролцсон. Энэхүү үйл ажиллагаанд маш олон дурсамжуудыг та бүтээсэн байгаа. Бас бүтээхэд оролцсон байгаа. За эдгээрээс төлөөлөлт нэг 3 хүн ярмаар байна. За эхлэхдээ. За босч байгаа дэх үзэх юм нэ. За би 2-р курсынхаа намар буюу 2023 онд хамгийн анх Антон Старт Монгол судлалын төв яг босоод орж ирсэн. За тэгээд миний энэ байгууллагатай хамгийн одоо нандин санагддаг тэр дурсамж бол яг тэр юу манчир хийгээд үздэг яг тэр намрын танилцах өдөрлөг байсан. Тэн дээр ирвэ захирласан лавг чимэг лавгэр тийм багш маань байсан. Тэгээд бас нөгөө дээдлийн хагч нар зөндөө олон хагч нар байсан. Тэгээд тэр айгу дурсамжтай гоёсан. Хамгийн инээдтэй гэх юм бол нөгөө нэг тэр нэг юм толшид нуур гэдэг байсан. Тэгсэн чинь нэг хүүхэд тэр нуурын дээр аваачаад нөгөө ундааны сав ингээд аваачаад тавьсан. Тэгээд би тэрийг нь авах цагаад нэг миний гараас ингээд бариад би тэгээд энэ мөсгийн чинь гайгүй байхдаа гээд зөөлөн гიშиж чад тэр ундааны савыг авах цагаад яг нуурлуугаа ингэж ороод хөлөө тогтож ирсэн. Тэгээд нэг найртай хүүхдээ тэр өдрийг өнгөрөөгөө гэртээ ирж байсан. Тэгээд тэр бол надад айгүй нэг тийм дурсамжтай. Яагаад дурсамжтай вэ гэхээр надад нэгдүгээр курсод найз байгаагүй. Мобис найз байгаагүй. Тэгээд яг хоёрын маань намар яг би нэг тийм хамт олонтой гоё найз нөхдөдтэй явж байгаа юм шиг нэг тийм татан мэдрэмж авч ирсэн болохоор миний амьдралын хамгийн дурсамжтай мөч бол тэр байна. За өөрийнхөө дурсамжийг гаргасан цэгүүндээ баяр хүргэе. За хоёр дахь хин ярих уу? За чулуун цэцэг ярина. За би болохоор бас анх 2-р курстэй Антон Монгол судлалын төвд орж ирсэн. Тэгээд би болохоор зэрэг яг нөгөө нэг сургууль